Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Сонсогчтой энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээллийн хур дахианлагаас бэлтгэн хүргэж байгаа соём нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид өнөөдөр хорхоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахтай холбоотой асуудлаар ярилцсан. За манай нэвтрүүлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорхоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга очгирл өргөдөө оролцож байна. За зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийт Монголын радиогийн сонсогчдод мэнд өргөж амжилж байна. За баярлалаа. Сонсогч та бүхэн манай нэвтрүүлгийг Монголын радио захим хуудас болон радио өргөн долгионоор шууд хүлээн авч байна. За сонсогч та бүхэн 30 50 22 дугаар явцаар бидэнтэй ярилцаж манай сонсогчоос зочноос сонирхсан асуултанд хариулт тайлбар авах боломжтой. Та бүхний өмнө шууд нэвтрүүлгийн хувцас нээлттэй байна. Тэгэхээр хорхоос өөр төрлийн ял гэдэгт ямар төрлийн ял шийтгэлийг хамааруулж ойлгохын энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч. За тэгээ баярлалаа. Монгол улсын эрүүгийн хууль тогтоомжид зааснаар бол эрүүгийн ял бол хэд хэдэн төрлөөр оногдуулдаг байгаа. Үндсэндээ эрүүгийн хууль зааснаар хорих ял болон хорхоос өөр төрлийн бус ялыг бол гэмтрэг үлдэж шүүхээр эргэн намгаж байгаа улсууд бол ингэж ял оногдуулдаг. За хорхоос өөр төрлийн ял гэдэг юуны төрөнд торгох ял бол хамаардаг. За хоёрдугаарт нь бол эрх хасах ял хамаардаг. За гуравдугаарт нь нийт тустай ажил хийх ял хамаардаг. За түүнчлэн шинэ төрлийн ял болох 2017 оноос хойш хууль тогтоомжид туссан шинэ ял болох зарчирхийг зарлах ял бас хамаардаг. Дээр нь Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль заасны хүрээнд эрүүгийн хууль заасан эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ болох тогтоолын биелэлтийг хойшлуулсан хүнд тавих хяналтууд буюу тэнцэн харгалзах, ял оногдуулахаар хойшлуулах, түүнчлэн албадлагын бусад төрлийн арга хэмжээг мөн хорхоос төрлийн ял эрүүгийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэлт ингэж ажилладаг байгаа. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь хичнээн эргэн яг энэ төрлийн ял эдэлж байгаа ямар зөрчил илрээд эдийн эдгээр хүмүүст эргэж яаж хяналт тавьж ажиллах юм бол. За ер нь статистик мэдээ бол нэлээдтэй байдаг. Манай шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагын захим маяг болон хорхоос өөр ялуулах албаны захим маягаас мэдээлэл авч болно. Дунджаар жилд хорхоос өөр төрлийн ялаар 10,000 орчим хүн 9,500 өнгөрсөн жилийн статистик мэдээ үзвэл 9,800 ял шийдэгдсэн байдаг. За ингээд 2017 онд шинэ хуулийн үйлчилж ирснээс хойш 20 гаруй мянган хүнд хорхоос өөр төрлийн ял албаар хэмжээ оногдуулсан байна. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 6,541 хүн хорхоос өөр төрлийн ял албагийн арга хэмжээгээр хяналтанд байгаа. Тэгэхээр хорхоос өөр төрлийн ял маань өөрөө бас онцлогтой. Ягаад гэвэл хорих ялаас ялгадах нэг онцлог нь юу гэхээр нийгмийн дунд эрхчлөөт амьдралдаа байхдаа тодорхой хязгаарлалтуудыг тогтоох замаар явдаг хэрэгждэг ийм онцлог төрлийн ял байна. За ял болгон өөрөн гэсэн онцлог зарчмаар явдаг. Жишээлх юм бол торгох ялыг шүүхээр шийдвэрлээд ингээд шүүхэн шийдэх тал 30 төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тухайн иргэн бол биелүүл хүүрэхтэй байдаг. За энийг тодорхой хүндэт үзэх шалтгаанаар бас 30 хоногоор бас сонгох юм боломж бий. За эрх хасах ялыг бол өмнө ялгаа байхгүй шүүхэн шийдэх өчнө төгөлдөр болсон цаг үеэс ахуулаад эрүүгийн ял албагийн арга хэмжээний хэрэгжилт хариуцсан албаа агч хүлээж аваад материал хүлээж аваад шүүхэн шийдэх толгойг гардаж авснаас хойш нэн дээр хурдан хэрэгжүүлж эхэлдэг юм онцгой байгаа. Зорчигрох хязгаарлах ялын хувьд бол шүүхэн шийдэх толгойг хүлээж аваад тухайн ял шийдэгдсэн хүнийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар нэгжийн байршилд авчирч захин буугуйчийг зүүж ингээ албан ёсоор програм хангамж дээр бүтгэлд авч ингэж захин ялтыг тавьж байгаа. За нийт тустай ажил хийх ялыг бол хэрэгжүүлэхдээ бол яг хөөхөр нийт тустай гэж тодорхойлогддог ажлыг хэрэгжүүлэх байгууллагуудын жагсаалтыг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга тушаалаар баталсан байдаг. За энэ байгууллагуудтай гэрээ байгуулад ял шийдэгдсэн цагаар нь ингээд бүртгэж нийт тустай ажил хамруулдаг ингээд товчхондоо бол ийм хэрэгжилтээр явж байгаа. Тэнцэн харгалзах болон бусад төрлийн хяналтын арга хэмжээнд болохоор яг хөөхөр мөн эрүүгийн хорхоос төрлийн яллын хэрэгжилтээр үтсэн мэрэгжилтэн бүртгэлийн хяналтаар гэж хэлж байгаа. Ямар тохиолдлыг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх юм? За торгох ял бол мэдээж тухайн хүний хувийн байдлын хүндэтгэх шалтгаан гэж байгаа. Торгох ялыг хэрэгжүүлэхэд түр 30 хоногийн хугацаагаар хойшлуулах саналыг эрүүгийн хорхоос төрлийн яллын хэрэгжилт хариуцсан мэрэгжилтэн албаагч маань хувийн байдлыг тодорхойлно. Энэ тохиолдол яг үхээр эрүүл мэндийн асуудал байж болдог. Түүнчлэн
шилжит хөдөлгөөний асуудал, ажлын байрны асуудал, гэх мэтлэнгийн торгох ялын тухайн хүний одоо хувийн юуны эдийн засгийн хүчин чадхаас хамаарат нотлох хоригдон дээр суурилж одоо эрүүн яллын хэрэгжилт хариуцлага албаагч мөн шийдвэрийг саналыг бол гаргадаг байна. Хорхоос өөр төрлийн одоо энэ тенсийн ял эдэлж байгаа иргэдэд ямар байдлаар одоо хяналт тавих уу? За дүүрэг гэдэг ч юм уу дараа дараагийн шатны байгууллагууд нь хяналт тавьчихдаг байх л та. Тийм тэгэлгүй одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар маань дотроо 3 бие даасан мэргэжсэн албатай. За эхний алба нь бол хорих ял эдлүүлэх ажиллагааг хариуцсан юм алба байдаг. За дараачийн алба нь бол манай алба буюу одоо хорхоос өөр төрлийн бусад одоо ял алба гарах хэмжээний хяналтыг тавьдаг юм алба бий. Түүнчлэн иргэн зархааны шүүгэн шийдвэр биелэлтийг хангадаг 3 үндсэн чиг үүргийн албатай. За манай хорхоос өөр төрлийн ял эдлүүлэх алба бол ямар зарчмаар явдаг вэ гэхээр аймаг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хэлтс гэдэг ийм бүтцийн зохион байгуулалтын салбар нэгжүүд дотроо эрүүгийн хорхоос өөр төрлийн ял албалагын хэмжээнд хэрэгт хариуцсан ийм албан ёсны оронтой албаагчтай мэргэжлэнтэй. За энэ мэргэжлүүд маань тухайн бүс нутагтаа ингээд бүх ял албалагын хэмжээний хэрэгслийг хангаж ажиллаж байгаа. Ер нь бол одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт 21 аймаг Улаанбаатар хот болон бусад хилцүүд одоо бол бусад энэ сумдууд газар зүйн байршаас хамаарат сум дундын энэ төр одоо энэ хүн амын нэгтршил ихтэй дэд үтс өгсөн энэ газрууд дээр бол хилцүүдийг ажилладаг байж байгаа. Хавмын Тосон зэнгэл сум, Дорногов аймгийн Заман үд сум, одоо Сэлэн аймгийн одоо хөтөл буюу Сайхан сум дээр, за түүнчлэн Налаах Бахангаа дүүрэг дээр, за Багнуур дүүрэг дээр ийм одоо тусгаалсан хилцүүд одоо сүүлийн одоо байгуулагдсан хилцс маань юу гэхээр Өмнө Говь аймгийн Хамбог сум дээр одоо бас энэ хилцс байгуулагдаад энэ бүтцийн хариалах нэгж маань тухайн бүс нутгийнхаа хэмжээнд ял эдэлж байгаа хүмүүсийг одоо хяналт авч ажиллаж байгаа. Ял эдэлж байгаа иргэд ер нь ямар зөрчил гаргаж байна? За ялд шийдэгдсэн хүмүүс маань шүүгэн шийдвэрийг бол хүлээж авсан хойш бол хорхоос өөр төрлийн ялыг бол бүрэн дүүрэн хэрэгжүүлэх юм одоо хууль зүүр хүлээж эхэлдэг. За энэ дашрамд би хорхоос өөр төрлийн ял гэдгийг бас тодорхой юугаар одоо ойлголт үүдээс сонсогч одоо тайлбарж хэлээж бодож байна. За ер нь бол Монгол улс бол хорхоос өөр төрлийн ялын одоо баялаг уламжлалтай юм болсон. Өөрөөр хэлэх юм бол нүүдэлчин одоо амьдралын хэм маягаас хамаарат манай өмнөх одоо төрт улсуудын маань одоо цаг үед юу гэхээр ихэвчлэн нөгөө нэг юм одоо суурин хөвшмөл юм одоо нэг шорон гямдан ийм одоо юм хорих ханг байгууллага бол энэ тухайн цаг үед бол байгаагүй. Харин одоо хорхоос өөр төрлийн ял буюу торгох одоо тедэн бодоор торгох тэдэж анчих гэдэг юм ингээд янз янзын тийм яц хэцгэл байсан. За энэ бол манайх бол Монгол улс бол маш олон жилийн уламжлалтай Монгол улсын одоо нөхцөл байдал за түншлэн иргэдийн одоо ухамсар сэтгэлзээ эрх зүйн соёлтой болон салшгүй холбоотой ийм чухал төрлийн эрүүгийн хариуцлагын төрөл байж байгаа. За олон улсын хэмжээнд бол бас энэ хорхоос өөр төрлийн ял маш их тийм хуцаар тавигдаж одоо яригдж байгаа ийм бол халуун сэдвүүдийн нэг эрүүгийн ял шийтгэлийн бодлоготой холбогдоод 1900 зуунд буюу 1870-аас 90-ад онд энд Европын орнуудад ч нөгөө суурьшмал хөвшмөл ийм одоо хотчлтын соёлтой улсууд учраас ерөөсөн үндсэн ял шийтгэл нь хорих ял. За тэгээд хорих ялыг ихээр оногдуулсанаас болоод шорондсон буюу одоо гинт зан үйлдэл хүмүүсийн тоо нь өсөн нэмэгдээд энийг бууруулъя гэдэг ингээд одоо 19-р зуунаас хойш ингэж яригдж эхэлсэн ийм учиртай. За тэгээд энэ хорхоос өөр төрлийн ял бол одоо дэлхийн нийтийн хэмжээнд дэлхийн улс орнуудын хэмжээнд маш өндөр түвшинд хөгжиж байгаа, өргөн дэлгэр хэрэгжилж байгаа юм алин төрлөг байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хорхоос өөр төрлийн ял нь тухайн гинтрэг үйлцүүнд зан үйлээ өөрөө сайн дураараа засах нийгэмших боломжийг олгодог. Нийгмийн харилцаанаас салахгүйгээр гэр бүлийнх нь харилцаанаас салахгүйгээр ажил амьдралын одоо нөхцөл байдлын албадлууд эвдэхгүйгээр ирүүнийг эрүүгийн хариуцлагын цэрлэг оногдуулж учраас энэ үндсэндээ хүний хөгжлөг дэмжсэн. Дээдлэлт нь аливаа улс орны хуульд ёс эрх зүйт ухамсарыг соёлыг бий болгоход айгүй чухал ийм өндөр ийм нөлөөлөлттэй эерэг нөлөөлөлттэй ийм ялын ийм асыг төрлөх. Энэ төрлийн ял шийтгэл эдэлсэн хүн давтан одоо хэрэг үйлдэх байдал нь хэрэг тийм үү? Тэгээ одоо хорхоос төрлийн ялын хэрэгжилтэн дээр бас тодорхой одоо хуулийн одоо юуг үндэслэж зохицуултыг үндэслэж хэд хэдэн одоо асуудал шийдвэрлэж байгаа. Хамгийн нэгдүгüүрт нь хорхоос өөр төрлийн ял орнуулсан одоо хуулийн одоо хүрээнд энэ ялаа бичлэн эдэлж хэрэгжүүлж дуусгах боломжгүй юм уу? Өөрөөр хэлбэл зөрчих юм тохиолдол гарсан тохиолдолд ялын хорих халаар солих юм одоо шийдвэрийг хуулийн дагуу хэрэгжүүлдэг.
Жишээлх юм бол торгох ялаар шийтгүүлсэн хүн одоо торгуулахын ялыг одоо хэрэгжүүлж чадахгүй одоо ийм тохиолдолд идэл санаатаагаар зайлсхийсэн гэдэг үндсэл тогтоогдсон тохиолдолд прокурор санал гаргаад шүүхээр одоо торгуулийн ялыг хорхлоо сольж. За зорчгор хязгаарлах ялбар мөн адилхан. Одоо захим одоо бугуурч хэрэгслээ одоо эвдэж гимтэх санаатаагаар одоо өргөдүүлэх. За тэгээд цаашлах юм бол одоо унтрааж одоо юу гэдэг юм хяналтын хүмүүсээс энэ гарч зайлсхийсэн тохиолдолд энэ зөрчил нь 2% түнээс одоо давтагдсан. Ингэсэн тохиолдолд болохоор яг хоногоор нь одоо нэг хоногийн хорих ялаар нь одоо ингэж сольж яг үлдсэн ялыг бол хорих ялаар дүүцүүлэн сольж ингэж одоо шийдвэрлэж байгаа. За одоо өнөөдрийн байдлаар ихэд 2021 оны 1 сарын 1-ээс одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо үүр өгсөн, чиглэл өгсөн Монгол Улсын засгийн газрын хурлаар хэлэлцэн шийдвэрлсэн дагуу энэ шинэ төрлийн ял буюу зорчгорыг хязгаарлах ял хэрэгжиж эхлээд нийт 1600 гаруй хүнд бол хорих ял одоо лаас өршөөж одоо зорчгор хэдлэлээр солихоос гадна шинээр одоо 400 гаруй хүнд ингээд яламжуулсан байдаг. Энэ хүмүүсээс өнөөдрийн байдлаар 2021 оны бүтэн жилийн тоон статистикаас үзвэл 190 одоо 92 хүн бол хорих яллаар солисон байгаа. Энэ юу гэхээр нөгөө техниктэй харилцах үүргээ биелүүлээгүй, бүс дотроо одоо юу гэдэг нь маршрутаа зөрчсөн, санаатаагаар зайлсхийсэн энэ тохиолдлууд дээр бол хорих яллаар солих юм одоо эртэн зохицуулалттай. Одоо тэр жишээ нь торгуул шийтгэл хүлээсэн хүн одоо торгуулаа төлөхгүй эсвэл тэр зорчих бүсээсээ гарсан тэр хугацааг нь штэ хорих яллаар солихоор хугацааг нь яаж тооцох вэ? Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ял дээр бол шууд юугаар хоногоор нь дүүцүүл сольж байгаа. Жишээлх юм бол 1 жилийн хугацаагаар одоо зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгдсэн хүн бол 1 жилийн хорих яллаар солигдно гэсэн үг. За торгуулийн ял бол яллын хувьд болохоор бус төрлийн ял дээр болохоор яг хөрөнд бол шүүхтэр асуудлыг шийдэж байгаа, шүүхийн шийдвэр гарч байгаа. За сонсогчдод тандж байна. Өдрийн мэнд хүргээ шууд нэвтрүүлэг таныг сонсож байна. За өдрийн мэнд хүргээ. Энэ торгуулийн ялтай хүний 3 сар дотор ажиллаулаад ажлын ял зохицуулсан. Өөрөө совсон ажлын албан 3 сар ажиллаулаад тодорхой хөлтийн юу авах гэсэн. За орсон гэсэн үг. 3 сар мадуулгад хэрэгцнийг хөнгөн хэрэгт ороод байгаа юм. Энэ хүнийг ямар хэлбэрээр яаж вэ? За баярлалаа. Зөвшөөрөл таны асуултыг ойлголоо. Энэ дээр бас нийт ер нь одоо сарын хугацаа ажиллах сарыг яг хэдэн сараас доош хугацаанд эсвэл дээш хугацаанд гэж заасан мэдээ. Энийг бас давхар нэмээд мэдээлдэг. Юу торгуулийн ялыг бол шүүхээс тогтоож байгаа. Хэмжээг бол тогтоож өгнө. За торгуулийн ял болохоор яг үгээр 3 сарын дотор 90 хоногийн дотор шүүгэн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйл заасны дагуу 90 хоногийн дотор сайн дураар хүчин төгөлдөр болсон шүүгэн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон хойш биелүүлэх үүрэгтэй юм байна. За энэ 90 хоногийн одоо хугацаанд торгуулийн төлбөрийг бардуулж амжаагүй тохиолдолд тэр үндслэлээ одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аль багчид одоо нотлох хөрөмтэй одоо үзүүлж өсөлтөө гаргаад ингээд энэ нэг ахиж 30 хоногор сунгах юм эрхтэн зохицуулалттай байгаа. За хорих ялаар солих үндслийг асууж байна тийм үү? Одоо сая 3 сар одоо ажиллаа яах вэ гэдэг нэг асуултыг асууж байна. За хорих ялаар солихдоо яаж дүүцүүлэх вэ гэдэг асуултыг асууж байна. За торгуулийн ялын үед бол ажлаас одоо юу гэдгийг юу чөлөөлөх одоо хөтөлбөрийн харилцааг дуусар болгох тийм бол ямар нэгэн одоо үйл ажиллагаа явагддаггүй. Өөрөөр хэлэх юм бол торгуул хорхоос төрлийн ял шийдэгдсэн хүн бол торгуулч бай зорчигч бай яах вэхээр өөрийнх ажилтныг үргэлжлүүлэн одоо хашиж одоо хэвээ хаших боломжтой гэсэн үг. Хорих ялаар сольсон тохиолдолд бол ерөөсөө ял яг юуных нь торгуулийнх нь хэмжээтэй дүүцүүл шүүхээр хилцээд шүүх шийдвэрээ гаргаж хорих ялаар сольж байгаа. Яг юуных нь тэгээд энэ хугацаанд хорих ялаар солигдсон тохиолдолд одоо тэр ажлын асуудал бол мэдээж хөдөлмөрийн харилцаа бол түр зогсно гэсэн үг. Тэгэхээр яг энэ торгуулаа төлөөгүй ял шийтгэл нь өөрчлөгдсөн хэр олон иргэн байна. За одоо сүүлийн жилүүд бол одоо энэ торгох ялыг хорих ялаар солих асуудал бол одоо буурж байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэд бас тодорхой хэмжээгээр одоо торгох ялаар шийтгэхтэйд ингээд шийтгэснийхаа дараа одоо яллыг одоо хорих ялаар солих юм боломж байдгийг хэцүү хувьд ухамсарлаад ингээд одоо буурж байгаа. Гэхдээ тодорхой тооны одоо үзүүлэлтүүд байна. Өнгөрсөн 2021 оны байдлаар ихэд торгох ял шийдэгдсэн нийт одоо 2400 одоо иргэн 2 хуулийн этгээдээ одоо торгох ялыг шийдгэлээс бид одоо одоогоор 20 гаруй иргэнийг бол юугаар торгох ялыг хорих ялаар солиод байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа бол энэ торгуулийн ялын хэрэгжилтийг хангахад бас маш олон эрх зүйн механизмуудыг бас бид нар сайжруулж зохицуултыг нэмэгдүүлэх гэсэн юм төлөвлөгөөд ажиллаж байгаа. Жишээн дээр их малын хулгай одоо хийсэн мал хулгайсан иргэн
одоо буугууч зүйдэгч гэх юм уу эсвэл тухайн иргэн давтан одоо хэрэгүүлдэг ч юм уу энэ дээр яг ямар хяналттай байна, ямар мэдээлэл вэ? За Монгол улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлого одоо Монгол улсын үндсэн хууль тэгээд манай нийгмийн тогтолцооны өөрчлөлт бид хуулийг дээдсэн хүний эрхийг хүндэтгсэн ийм одоо эрх зүйт нийгмийг байгуулахаар одоо 92 оны үндсэн хууль маань тунхаглаж бэхжүүлж өгсөн байж. Энэ тохиолдолд одоо ерөөсөө хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг байгуулна, нийгмийн хөгжлийг хурдснаа, хүний хөгжлийг дэмжинэ гэдэг ингээд ийм одоо ардсан чөлөөт одоо дээр нь эрх зүйт ийм одоо болохоор бид ингээд сүүлийн 30 жил хурдтамж шинжилгээ явуулж байна. За энд бол энэ юуны хорхоос өр төрлийн ял их чухал үүрэгтэй. Маш чухал үүрэгтэй. Энэ нийгмийн хөгжлөд дэмжих одоо хамгийн томоохон өөрчлөлтийг одоо бид сая зорчгор хязгаарлах ял гэдэг ялаар одоо шийдээд ингээд Монгол улсын эрүүл ялыг шийдэх юм бодлого тодорхой эрэг өөрчлөлтийг оруулж байгаа. Энэ бол бас нэлээд зоримог бүү томоохон одоо амжилттай алхам болсон. За тэгээд энэ ялын хэрэгжилтэн дээр бол одоо юу гэдэг 1983 онд Америк нэгдсэн улсад үүссэн бий болсноос эхэлжнээс одоогоор 30 гаруй улс хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаанаас салахгүйгээр тодорхой захин хяналтыг тавина. За энэ захин хяналтыг явахаар манад шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар дээр байрлаж байгаа захин хяналтын нэгдсэн төв маань одоо ингээд хөдөлгөөн одоо байршил заах системийн тусламжтайгаар буюу одоо ингээд дэлгэцэн дээр програм хангамж ашиглаж ингэж байршлаар хянаж байгаа. За энэ байршлаас одоо захин байгуулалтын цэрэг дуусах төгссөн эсвэл ямар нэгэн байдлаар эдгжинтэйг оролцсон эсвэл тогтоосон бүсээс гарсан тохиолдолд манай захин хяналтын төв дээр аль биесээр юу сигнал тохио сэрвэт ирдэг. За энийг манай 24 цагийн тасралтгүй одоо үүрэг гүйцэж байгаа жижүүрийн алба маань хараад сууж идэг. Энэ тохиол сигнал өгөнгут нь яг бүх сариутсан шийдвэр гүйцэтгэн холбогдоод мөн ял шийдэгдсэн үнд өөртөө бас холбогдоод за та одоо ийм байдлаар одоо цэнэгчин дуусч шүү. За ийм байдлаар одоо бүс рүү хориотой бүсийг одоо ойртож төхөж очлоо шүү гэдэг анхааруулгыг өгнө. Анхааруулга өгөөд шийдвэр гүйцэтгэх шаардлага тохиолдолд биежилж очиж ингэж хянаж явдаг. Ер нь хоргоос төрлийн ялын хамгийн чухал онцлогийн нэг нь өөрт нь итгэл үзүүлж хуулийн үүднээс боломж олгож ингэж нийгмийн ханууд ялгуулахаас гадна шаардлагатай тохиолдолд маш түргэн жургаа очиж тэрийг одоо хяналтанд оруулдаг юм бичсэн хяналтыг давхар тавьдаг юм онцлогтой. Зорчгор хязгаарлах ялын хэрэгжилтэн дээр одоо манай иргэд маань бас их сонирхож байгаа асуулт бас манай байгууллага бас ирж байгаа л да. Нэгдүгээр нь ялын хэрэгжилт одоо юу гэдэг юм маш зөв байна. Энэ их зөв үр дүнтэй ял байна гэд бид сая түүрийн аргаар, асуулгын аргаар, ярилцлагын аргаар 400 орчим иргэн бас яд эдэлж байгаа хүмүүсэнд санал асуулга явуулсан. Тэгээ одоо эсрэг ханамжийн одоо бол төвшин бол өндөр 80-аас дээш удаа гарсан байж. Өөрөөр хэлэх юм бол энэ ялын бол одоо үнэхээр одоо бас хүний амьдралд хэрэгцээтэй хэдийгээр гин буруу одоо хусарч ойлгож яаш хитгүүлсэн ч гэсэн өөрөөгөө асах боломж олгож байгаа ийм ял байна. Гэсэн хэдийгээр тодорхой тохиолдолд зуршил гаргаж байна. Гав идэж гэмтэх, өргөдүүлэх, захин бугуучаа одоо ашиглалтыг бас хангахгүй байх юм тохиолдол бол бас гарч байгаа. Тэгэхээр энийг бид нар цаг тухай бүрдэн шийдвэрлэж ингэж явдаг. Тэгэхээр ерөөсөө энэ орхоос төрлийн ял бол байнгын хяналттай явж байгаа гэсэн үг. Хяналтыг бижилт тавьдаг, мөн захимаар тавьдаг. Захин бугуучаа эвдсэн тохиолдол яаж үнэлж хохирлын барагдуулах вэ? Тэгээд энэ зорчгор хязгаарлах ялын маань онцлог хэрэгжүүлэлтийн онцлог одоо юу гэхээр хууль зүйн үүднээс одоо онцлогтой байгаа. Өөрөөр хэлэх юм бол ядуулах ажиллагаатай холбогдсон зардлыг ялтан өөрөө гаргадаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө дата ашиглалтын болон захин бугуучийн одоо ашиглалттай холбогдсон зардлыг ял шийдэх цум маань өөрөө гаргаж байгаа. За энэ дээр Монгол Улсын засгийн газрын тогтоол гарсан мөн одоо хууль зүйн сайдын тушаалаар бас журмууд батлагдаад одоогоор 10 орчим төрлийн журам хөдөгдөж байгаа. Тэгэхээр үнэлгээтэй. Өөрөөр хэлэх юм бол захин бугуучч нь өөрөө эдийн засгийн үнэлгээтэй. За ингээд аль биесээр одоо юу гэдгийг хамтран ажилладаг одоо байгууллагатай, техникийн байгууллагатай, техник технологи хариуцсан байгууллагатай харилцаад ингээд энэ бугуучч нь өөр ингэсэн үнэлгээтэй, цэнгэлэгч нь болон одоо нөөц үүсгүүр бас мөн үнэлгээтэй. Энэ үнэлгээнүүд бүгдээрээ тусдаа үнэлгээтэй. За тэгээд эвдэж санаатаар эвдэж гэмтээсэн хэсгийг эрүүгийн одоо оргоц үдэ ялын хэрэгжил тавьсан албаагч нь нотлоод тогтоогоод за энэ үнэхээр өөрийнхөө санаатаа одоо үйлдэл гэмтэж гэмтээсэн тэр үнэлгээг нь өөрт нь хэлж цайн дураар нь төлөвлөнө. Цайн дураар төлөхгүй бол шүүхийн журмаар шийдвэрлэж ингэж явж байгаа. Соён нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид хорхоос өөр төрлийн шийтгэл оногдуулахтай холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорхоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга очгирлэлтэй ярилцж байна. Тэгэхээр сонсогчтой 30-50-22 дугаарын утсаар өөрсдийн сонирхсан асуултандаа хариулт авах боломжтой. Тэгэхээр тусгай одоо нийтэд тустай ажил хийлгэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар үүрэг хүлээж ийн энэ хүмүүс? За нийт тустай ажил хийх ялын хувьд бол би түрүүн хэлсэнчлэн шүүх шийдвэр гүйцэтгэх хууль заасан дагуу бол ялын хэрэгжилтийг бид хангаж ажиллаж байна. За энд нийт тустай ажил хийх ялын одоо хэрэгжилтийг хангахад
ямар төрлийн ажлыг ямар байгууллагаар гүйцэтгэх гэдэг ийм одоо жагсаалт батлагддаг ийм зохицуулалттай. За энэ жагсаалтад заагдсан байгууллагууд дээр гэрээ байгуулж тухайн нийт тусдаа ажил хийх ял шийдэгдсэн хүний цагийн одоо хяналтаар явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийт тусдаа ажил хийх юм цагаар хэмжигдэж ингэж оногддог ийм онцлог төрлийн ял байж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бид нийт тусдаа ажил хийх ялаар шийтгүүлсэн одоо 251 иргэн дээр хяналт тавьж ажиллаж байна. За энэ хүмүүсийнхаа ажлын байранд заагдсан газарт очиж бичлэн гүйцэтгсэн цагийн хэмжээд за тэрүүгээр ингээд шүүхийн одоо шийдэх тогтоолд заагдсан одоо хэрэгслийг хангаж ажилладаг ийм зохицуулалтаар явж байна. За нийт тусдаа ажил хийх ял дээр бид бас хууль тогтоодоргийн яам дээр эрх зүйн шинжилгээний хүрээнд бас өөрчлөлт одоо бас явахаар бид төлөвлөж байгаа. Юу гэхээр ахаад одоо нэг энэ одоо хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ шинжилгээ хийж хагаад ахаад нийт тусдаа ажил хийх ялынхаа тухай ойлголтыг болон жагсаалтыг буюу одоо ямар одоо ажлыг нийт тусдаа гэж үзэх вэ гэдэг нь эрх зүйн бас шинжилгээг явна. Одоо өнөөдрийн байдлаар бол аймаг нийслэлийн одоо засаг захиргааны нэгждэр одоо албан ёсоор одоо суурилсан ийм одоо ажлын байрууд дээр ажиллуулж шийдвэр гүйцэтгэж цагийн хяналт авч явж байгаа. За тэнцэх албадлага гэж байна шүү дээ. Тэгэхээр ямар зөрчлөлийг яг оногдуулт юм бол За энэ тогтоолон биелэлтийг хойшлуулах ажиллагаа гэж одоо хуулийн нэршлэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол тогтоолон биелэлтэхээр юу гэхээр энэ хорих ялыг оногдуулахгүй тэнсэн хянах юм нэг одоо албалагын арга хэмжээ эрүүг хариуцлагын төрөл واخгүй. Өөрөөр хэлэх юм бол гэмтрэг үйлдээд шүүхээр одоо хэрэг нь одоо хянан шалгагдаж шийдвэрлэгдэх явцдаа хорих ял оноохгүйгээр хойшоо тэнсэн хянах гэж. За хоёр дахь нь юу гэхээр хорих ял оногдуулаад тэгээ шүүхэн ширхэг тоолог биелэхийг хойшуулдаг. Энэ бол насан туршаагүй хүн болон одоо өсвөр насны хүнтэй эмэгтэй хүнд болцоо яригддаг. За нөгөөх нь болохоор юу гэхээр хорих ялаас 3 дахь нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суулгагдсан хүмүүст нөгөө бүтгэлийн хяналтыг тавьж одоо тэр хүнд нөгөө өөрийнхөө одоо амлалт үүрэг буюу одоо тэнсэн хянан харгалзах хугацаанд эрх зүйн зөрчил гэмтрэгт холбогдохгүй байх асуудлыг өөрт нь ингэж оногдуулсан шүүрүүдийг бүтгэлийн хяналт хэрэгжүүлдэг ийм одоо зохицуулалттай явж байгаа. Тэгэхээр бас эрх хасах шийтгэлийн талаар бас нэмэлт мэдээлэл өгье. За эрх хасах албалагын арга хэмжээ бол үндсэндээ бол тодорхой төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг одоо хасахаар юм ял оногдуулж явж байгаа. За ингээд тухайлах юм бол одоо тээврийн эрхч болоодох эрхийг одоо шүүгч дээр хасж байна. За одоо төлбөрийн албанд ажиллах эрхийг бол хасж байна. За энэ эрх хасах ял шийтгэлэг бол муу ялгаахгүй хувийнхэн захин одоо мэдээлэл дээр суурлаад ингээд цаашаа тодорхой хугацаа тавиад тэр хугацаанд нь тухайн төрлийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрхийг нь бол бүтгэлээр албан ёсоор одоо ингэж хасаад тэр үйл ажиллагааг явуулахыг тайлбарладаг. За сонсогч эдэнд хандаж байна. Соёл нэвтрүүлэг таныг сонсож байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Энэ хорих ялтай хүн дүүч тэнсэн буюу дүүчүүд мөнгөөр нөхөд хаацдаг тал байгаа гэсэн энэ хэрэг боломжтой. Хорих ялыг мөнгөн хэлбэрээр дүүчүүлээд хаах юм. За таны асуултыг ойлголоо. Энэ сонсогч маань бас нэг юуны хууль зүйд бас арай жоохон нөгөө талаас нь асууж байгаа юм. Ер нь бол хорих ялыг мөнгөн хэлбэрээр дүүцүүд сольдог зохицуулалт байхгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо хорих ял хэлж байгаа 5 жилийн хорихоо шийтгэсэн хүн одоо дүүцүүлж мөнгөөр төлдөг тийм одоо зохицуулалт бол байхгүй Монголд. Монгол улсын хууль тогтоомж байна. Харин шууд анханасаа торгуулийн ялбарын мөнгөн дүнгээр торгуулийн ял гэдэг тэр байхгүй. Шууд анханаас нь тэд одоо үйлцэн гиндрийнх нь одоо хор аюул хэр хэмжээнд тохирсон шийдвэрийг шүүх гаргахдаа яг одоо шүүхийн одоо шатанд шийдвэрлэхдээ торгуулийнхаа ялыг хэмжээ тогтоож тэдэн дүүргийн торгуулаар одоо торгуулын ял оногдуулж ингэж оногдуулсгаа гэсэн ийм шийдвэр гарч байгаа. Харин торгуулийн ялыг төлөхгүй тохиолдолд хорих ялаар сольдог болохоос биш хорих ялыг торгуулаар сольдог юм бол байхгүй байна. Тэр 30 хоногоор сонгох эрхнийг одоо олгодог гэлээ шүү дээ. Тэгээ тэрнээс хойш мөнгөө одоо төлөхгүй тохиолдолд алдан тооцох ч юм уу ийм зүйл байх уу? Байхгүй. Одоо яг үхээр яг торгуулийн ялыг хэрэгжүүлэх, сайн дур хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд энэ санд үндслээ прокурорт гаргаад прокурор одоо дүгнэлт бичиж ингэ шүүхээр шууд шийдвэрлэж үг нь орох халаар сольж байгаа. Энэ дөр ямар нэгэн алдан хүү тооцдог байхгүй. За ер нь өнөөдрийн ярилцж байгаа сэдвийн хүрээнд илүү анхаармаар цаашид одоо авч хэрэгжүүлмээр гол өөх мэдээлэл юу байна? За тэгэд манай иргэд маань одоо бас зарим талаас шүүмжлэлтэй ханддаг, заримдаа бас гайхдаг, рэлцдэг, бас сонирхдаг асуудаг. За шүүгэн шийдэх гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорхой зөв төрлийн ял үйлдэх албан
одоо бидний нэр зашаар 100 айл гэж одоо манай одоо худалдааны тэдний одоо яг уртхан талд байдаг шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн газрын 2 дугаар байр байгаа. За манай 2 дугаар байранд шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн газрын 2 дугаар байран дээр буюу хорхоо зөвлөлт ядуулах албан дээр биечлэн ирж одоо санал одоо хүсэлтээ гаргаж одоо мөн сонирхсан асуултанд хариулт авч болно. Түүнчлэн хорхоо зөвлөлт ядуулах албаны 7387 гэсэн утсаас бас мөн мэдээлэл авч болно. Тэгээ ер нь бид бодлогын төвшөнд юу шийдэх гэдэг ингээд төлөвлөж байгаа вөхөр иргэдтэй илүү их одоо танаа төлөвлөлттэйгээ одоо ийм одоо бас оролцож байгаа төвшөнд ашиглаад одоо бас та бүхэн талархлаад ирхэлж байна. Бид нөгөө нэг ял шийтгэл гэхээр хаалттай гэж бас манай иргэд ойлгодог биш ээ. Одоо хорхоо зөв төрлийн ял бол харин ч нийгэмд нээлттэй ямар боломжууд хуулийн боломж байна вэ гэдгийг бас хүн ойлгодог учраас иргэд маань сайн мэддэг. Ингээ байх хэвээр. Зарим иргэд одоо юу гэдгийг хорхол амдуулах хэвээр энэ дээр хорхоо төрлийн амдуулчлаа гэдэг шүүгэн шийдвэрт ингээд сэтгэл нуур байгаагаа илэрхийлж байдаг хэдий ч гэсэн энэ хорхоо төрлийн ял бол өөрөө хүнлэг энэрнгүү нийгмийн одоо зарчмын суурилсан маш чухал одоо ийм эрүүг хариуцлагын өрмөц төрөл учраас энэ тал дээр бол одоо иргэдтэй их ил тод нээлттэй хандна гэж ингэж бодож байгаа. Тийм учраас бид бол мэдээлэл бол ямар нэгэн одоо юу өгж гинэ гэдгийг бол хэлмээр байна. За сонсогч бидэнд хандж байна. Өдрийн мэнд хүргэе. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Хаанаас ярьж байна та? Улаанбаатараас ирж байна. За. Энэ 15 онд зам тээврээ хосол хийгээд нэг хүний амь өргөдөг. Тэгээд шүүхээр ороод тэгээ нөгөө буруу зөвөн тогтоогдоод тэнцээ авч ирсэн. Тэгээд юу яасан? Тэр тэнцэн дөнгөж аваад сарын дараа ерөнхийлөгчийн тухай нөгөө өршөөлийн хуулиар цагаатсан гэж хэлжсэн. Тэгээд одоо тэрнээс хойш одоо бараг 5-6 жил болсон. Тэгсэн чинь одоо нөгөө цагдаагийн тодорхой төвлөр ихлээр юу яагаад? Нөгөө цагдаагийн тодорхой төвлөр гэмт хэрэг одоо юу гэдэг ял эдэлж байгаа гэхлээр тийм мэдээлэл гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар хандаад энийг одоо мэдээллийн сангаас арилгадаг гэж яриад байгаа байхгүй. Энэ талаар асуух гэсэн. За баярлалаа. Тэгээ сонсогч маань зам тээврийн осол одоо буюу зам тээврийн одоо асуудалтай ингээд тэнцсэн хэн харгалзах юм шийтгэл хүлээсэн байна. За тэгэхээр нэгдүгürt нь өршөөлийн тухай хууль бол Монгол улсын их хурлаар буюу парламентаар батлагддаг байгаа. Өршөөлийг бол хуулиар баталгаажуул одоо парламент шийдвэрлэдэг, их хурл шийдвэрлэдэг. За уучлал гэдэг ойлголт нь бол тусдаа Монгол улсын ерөнхийлөгч зарилга гаргаж уучлал үзүүлдэг ийм хоёр төрлийн бас хэрэгцээ ойлголт байгаа. За цагдаагийн тодорхойлт буюу одоо цагдаагийн байгууллагаас тодорхойлт авахар юу байна гэсэн үг. Одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирж одоо та бас мэдээлэл авч болно. Гэхдээ саяны иргэний сонсогч маань асуусан цагдаагийн тодорхойлтон дээр одоо нөгөө урд нь гэмт хэрэг холбогдож ийм шийтгэл хүлээж ийн гэсэн лавлаа мэдээлэл бол цагдаагийн байгууллагын одоо мэдээллийн сангаас бол заавал гардаг. Тэрийг одоо арилгах нь одоо юу байна гэдэг бол асуудлыг бол одоогоор тийм зүйл байхгүй. Энэ бол юу гэхээр тэр цагдаагийн байгууллагын тодорхойлолтод буюу тэнд мэдээллийн санд нь хэдэн онд тийм зөрчил үүдэж тийм төрлийн гэмт хэрэг холбогдож ийм шийтгэл хүлээж ирсэн байна гэдэг ийм мэдээлэл бол авлага бол цагдаагийн байгууллагаар гардаг. Энийг бол одоо арилгах гэдэг юм нэг юу хатгцуулт бол одоо ямар ч шүүгэн шийдвэрлэх байгууллагаас өөр биш байгаа. Хүлээж байна, одоо байсан гэдэг хоёрын хоорондоос өөр ялгаа болоод байна л да. Тэгэхээр энэ хүн нөгөө цагаатсан учраас хүлээж байсан гэдэг юм уу? Тийм одоо өөрөөр хэлбэл одоо болохоор яг нэг хүлээж байгаа гэсэн тодорхойлт гарч ирээд байгаа юм шүү. Өршөөлийн хуульд хамрагдсан юм уучлал ерөнхийлөгчийн уучлалд хамрагдсан гэдгээр тэр хүний нөгөө гэмтэрт холбогдож исэн гэдэг мэдээллийг устгах харилцах бол боломжгүй байгаа тийм. Ял эдэлж байгаа гэдэг мэдээлэл гараад байсан. Хэрвээ байгаа гэж гарч байгаа бол та одоо манай албан дээр хандаж ирээд бид нэгд ингээд тэнцэн харгалзах, хянан харгалзах, ял онгодуулаад тэнцсэн эсвэл ял онгодуулахгүй тэнцсэн үү гэдгийг мэдээлэл нь одоо байгаа гэдэг ийм одоо юугаар хэрвээ гарч байгаа бол энийг бол та шуурхаа бидэнд хандвал бид албан дээр энэ асуудлыг нягтлж шалгаж удаж танд ариугүй гэж бодож байна. Ер нь энэ захимаар энэ мэдээлэлээ засварлуулах эсвэл лавлгаа тодруулах ч гэдэг юм уу захимаар хандаж болох уу? Болно. Одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр хэвлэл мэдээллийн төв ажиллаж байгаа. За www.cdc.gov.cg-ийн дээр бол иргэдийн одоо санд асуулгыг бол асуулт хариултыг бол байнга авч байгаа. За өнөөдөр манай захим хаягны хандлт бол одоо бас сайжирч байгаа. Дээр нь иргэд маань одоо www.cdc.gov.cg-ийн одоо ороод сонирхсан бүх асуултаа аваад ингээд явах болцоод байгаа. За бидний ярилцах хугацаа энд хүрээд өнгөрүүлж байна. Бид өнөөдөр
хорхоос өөр төрлийн ял оногдуулахтай холбоотой асуудлаар шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албаны дарга оч гэрэлтэй ярилцлаа. За бидний урилгын хүлээн авч нэвтрүүлэгт оролцсон танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Сонсогчдоо ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.